1-р Самуэль 17-р бүлгийн 1-ээс Давид Голиат хоёрын тухай байгаа. Тэгээ эндээс итгэлийн сүнс гэж юу болохыг бүгдээр хамтдаа харъя. Амен. Тийм учраас залбирч байгаад уншия. Эзэн ариун сүнсээ та бидэнд энэ түүхийг бүр зүрхэнд минь сийлж өгөөч. Бүр та өөрөө харуулж өгөөч юу болсныг. Бидэнд та ариун сүнсээрээ төсөөлүүлж өгөөч. Ойлголтуудыг өгөөч. Та энэ түүхээр дамжуулан бүх хэрэгэлзээ айцыг зайлуулж надад итгэлийн сүнсийг өгөөч. Амен. За би эндээс уншия. Филистичүүд байлдахаар цэргээ цуглуулв. Тэд Юудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Ефес Даммимд хуарагнава гэсэн байна. Саул болон Израилийн ирчүүд цуглаж Елагийн хүндийд хуарагнаж филистичүүдтэй тулалдахаар жагсан эрцгээвэ гэсэн байна. За энд дайн болж байна. Израильчуудын эсрэг филистичүүд жагсаж ирсэн. Филистичүүд Соко Азекагийн дунд байрлаж, харин Израилийн цэрэг хаан байрлсан гэж байна. Елагийн хүндийд хуарагнаж, тэгээд энэ хоёрын дундуур зай байсан. Тэгээд хоёр цэрэг өөдөөдөөсөө нэг нь Азекагийн хүндийд тийм үү? Нөгөөх нь Елагийн хүндийд ингэж хуарагнсан байгаа. Тэгээд тулаан болох гэж байна. Бүхэл бүтэн айрмууд жагсаж ирсэн байгаа. За 3 дугаар ишлэл. Тэртех ууланд филистичүүд байж, энтех ууланд Израиль байж, тэдний дунд мөнөөх хөндөй байваа гэсэн байна. Тэгэхэд филистичүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин ир гарч ирвэ гэсэн байна. За хамгийн шилдэг дайчин гарч ирсэн байна. Нөгөө монголчууд нэг эрүүл тулаанч гэж хэлдэг шүү дээ, тийм. Эрт үед айрмууд өөдөөдөөсөө хараад тэгээд яадаг байсан бэ гэхээр хамгийн шилдэг цэргээ, өөрөөр хэлбэл тэр улс үндэстний сүр хүчний бэлэгдэл болсон, сор болсон хамгийн шилдэг энэ хизээч ялагдахгүй гэсэн. Бас урд өмнө нь хизээч ялагдаж байгаагүй. Тэр нэгэн дайчнаа гаргадаг. Тэгээд тулалдуулдаг байна. Тэгээд тэр хоёр цэрэг тэр улс үндэстнээ тэр айрмын сүр хүчээ төлөөлөн гарч ирж тулалдаад аль нэг нь ялагдвал үүнийг харсан тухайн улс үндэстний цэргүүдийн сүр хүч, сүр сүлд зүрх зориг мохож. За тэгээд ер нь бол сэтгэл санаа бол навс ундаг. Хамгийн шилдэг жанжин тулаанч налагчхлаар чинь тэгээд одоо яах вэ? Ердөөсөө тулааныг ердөөсөө баг тэр хоёр шийддэг гэсэн байна. Тийм учраас энэ бол маш хариуцлагатай тулаан байгаа. Филистичүүдийн цэргүүн харангаас нэгэн тэргүүлэгч дайчин гэр гарч ирвэ гэсэн байна. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь 6 тохоо 1 сум байжээ гэж. За 6 тохоо. Тэр үеийн хэмжүүрээр 1 тохоо бол 50 см байхгүй. За тэгвэл 6 тохоо гэхлээр 3 метр тийм үү? 1 сум гэдэг нь 25 см-тай тэнцдэг. 3 метр төдийгүй дээрээс нь бас 25 см өндөр. Та нар боддоо. За энэ сандал нэг сум бол 50 см гэж бодъё л доо. Гэхдээ 50 см арай хөрөхгүй байж магадгүй. За би бол метр 70-тай хүн байгаа. За нэг 72, өсрэл 72 байгаа доо нөгөө. Залуу байхад 72-оос одоо суучаа байлгүй гээд. За би энэ дээр гаръя 50 см. Тэгэхээр чи одоо метр 70 дээр 50-ыг нэм хэд вэ? 220. Тэгээд надаас дахиад хэд вэ? 3 метр 25 см өндөр шүү дээ. Би чи одоо 220 болчиход байгаа үү гэдэг аахгүй. Ийм дайчин хүн байсан. 3 метр 25 см хамгийн шилдэг цэргээ гаргаж байна. Тэрээр толгойдоо хүрэл дуулах та. Та нар боддоо яаж даад юм. Тэгээд даахгүй яг уу одоо тийм том хүн чинь хүрэл дуулах гэж боддоо. Тэгээ бид нар ингээд бас дээр үеийн хүмүүсийн ингээд нөгөө тулалдаж байсан одоо 1000 2000 жилийн өмнөх ч юм уу те ингээд
Илдийг ингээ Европ явж байхдаа ингээд амар илдүүдийг хардаг байхгүй шүү. Амар том. Яаж таадаг юм бэ? Бид нар хоёр гараараач баг даахгүй тийм илдийг зөвхөн ингээ хүмүүс аваад ингээ цавчилж гин гэ боддоо ингээд бас л амар тий. Тэгэд эн чинь хүрэл дуулах штэ. Та нар боддоо. Одоо биднэрт хүрэл дуулах тогчгол ингээд өвдөг сөхрөн үстэй баг. Тэнд хүрэл дуулах та. За тэгээд цаашаа харъя. Бидээ 5,000 шекелийн жинтэй хайрс туяг гэсэн байгаа юм л да. Айгу нэмхэн штэ. Хайрс, загсны хайрс шиг ингэсэн нөгөө хайрс туягтай байна л да. Тэгсэн чинь тэрний хэмжээ нь энд хэлсэн байгаа. 5,000 хүрэл шекелийн жинтэй хайрс туяг гэдэг нь ойролцоогоор 60 кг орчим. Бүхэл хүн дүүжлээ явж байгаа үстэй тий. Цаашаага бүгдээр хамтдаа. Тэр хөлдөө хүрэл өвдгөвчдөө дээрээс нь бас хүрэл өвдгөвч хийчихээ. Одоо үеэр харах юм бол тэр зүгээр одоо танк юм хааш тий. Хүн танк явж байгаа байхгүй. Анхны үеийн танк одоо хүн байсан юм аа. Тийм том авраг хүн тэгээд ердөөсөө хүрэл дуулган хүрэл өвдгөвчин хүрэл. Тэгээд ингээд бараг 60 кг-ийн жинтэй ингээд хайрс туйгаар битүү ингээ өөрийгөө хойголцсон. Одоо тэрийг харсан ямар цэрэг ялна гэж бодох юм болоо мэдэхгүй. За тэр хөлдөө хүрэл өвдгөвчтэй бөгөөд мөр хооронд нь хүрэл бамбай байв гинэ. Тэгэд мөр хооронд нь гэж. Тэр том авраг биеийг халахсан юу гинэ? Хүрэл бамбай. За та нар боддоо тэр том хүнийг халахсан хүрлээр хийсэн бамбайгаа боддоо. Бид нар бол дарагдаж үхэнтэй айгуул гимтэнтэй те. Бид нар дээр тэр бамбайгаа тавьчих юм бол тэр том хүрэл бамбайг ингээ барай явж байна. Ямар амар авраг. Бүр та нар бидний төсөөлд байна уу юу? За 7 дугаар ишлэлдээ түүний жадны ишин нэхмэлчний гогдогч мод мэт жадны үзүүр нь 600 төмөр шекелийн жинтэй. За энэ жадны үзүүр ямар амар юм бэ? Тэр 5,000 хүрэл шекелийн жинтэй хайрс туйг тэгээд жадных нь зөвхөн үзүүр нь 600 төмөр шекел гэж байгаа юм. Тэгээд энэ одоо хэдийн бүгдээрээ эндээс харж болох байхаа. Манайхан бас энийг бодоод асуугаад үзье бүгдээр их сонирхолтой юм чинь. Хараат. Зөвхөн хүнийг жадалж алдаг тэр жадных нь үзүүрэн шүү дээ. За 1 шекел бол 11.4 грамм байдаг гинэ. Тэгээд 600 шекел ихлээр зөвхөн тийм үү. Тэр хүнийг дүрдэг бие рүү ордог тэр жадных нь үзүүр нь 6 кг 84 грамм гэж шүү. 6 кг гэдэг та нар боддоо. Тэгтэл жадных нь үзүүр нь 6 кг гэдэг. Энэ юу гэсэн үг вэ? Мэргэжлийн алуурч гэсэн үг шүү дээ. Бурхан минь тэр ч одоо тэр одоо юунд ч ялагдахшгүй тийм нөхөр. Ялагдашгүй. Тийм нэг. Тэгтэл Библиэлд нэг үг байдаг тийм үү? Ялагдашгүйг ялуулдаг гэсэн. Ялагдашгүйг ялуулдаг гэсэн. Тэр ишлэл нь бас байна уу? 2 дугаар Коринтын 4:10-ыг нэг хараатай да. Нэг тийм үг байдаг шүү. Бүгдээрээ энэ дундуур бас нэг зарим нэг ишлэлүүдийг хараад яв. 2 дугаар Коринт биш байна да. Ялагдашгүйг. За 14-ийг харъя. Байна уу хараат. За бидний байлдааны зэвсэг нь юу гэсэн байна? Махбодынх бос. Голиатын зэвсэг ямар байсан? Махбодын зэвсэг байсан. Хүүстэ өвд зэвсгэлцсэн ста. Ялагдашгүй те. Бүр
харах юм бол үнэн мэргэжлийн аимшигтай. Гэтэл бидний таны Есүс Христэд итгэдэг хүн байна уу? Энэ орчлын ертөнцийг бүтээсэн амьд эзэнд итгэдэг хүн байвал амен гэж хэлэхгүй юу? Би итгэдэг гэж хэлэхгүй юу? Тэгвэл бидний зэвсэг ямар юм? Голиатын зэвсэг махбодынх байсан. Харин бидний зэвсэг ялагдашгүй гэж ялж чадах Бурхны хүчит зэвсэг юм гэсэн байна уу? Үгүй ээ, зэвсгүүд гэж байгаа биз. Ялагдашгүй гэж ялж чадах Бурхны хүчит зэвсгүү. Та нар хэлэхгүй юу? Ялагдашгүй гэж ялж чадах Бурхны хүчит зэвсэг надад байгаа. Бидэнд байгаа. Амен. Гайхалтай. Ялагдашгүй гэж ялж чадах. Голиатын махбоддоо угалсан махбодын зэвсэг нь үнэхээр хүн харахад бол зүгээр аймаар. Тэр бол зүгээр л танк. Тэр бол харахад бол ялагдашгүй нэг. Тэгтэл сая 2 дугаар Коринт 14-ийг хараарай. Бидний зэвсэг бол махбодынх биш. Голиаттай адилхан махбодынх биш. Харин хүний нүдээр харахад ялагдашгүй юм. Тэр аим шиг та мэрэгжлийн алуурчин, мэрэгжлийн амьдралдаа хизээч ялагдаж байгаагүй Филистиний сүр хүчний бэлэг тэмдэг байсан. Тэр хүчрхэг, тэр дайцнаас агуу. Тэрийг ялуулдаг Бурханд байгаа зэвсэг юм а гэсэн биз дээ. Бид Бурхнаа мэдвэл бидэнд ямар нэгүсэл байгааг мэдвэл бидэнд итгэлийн сүнс асаж эхэлдэг. Ноцож эхэлдэг. Голиатыг харсан израилчууд юу болсныг бүгдээр хамтдаа харцгаая. За 7 дугаар ишлэгийг хараад түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч модмэт жадны үзүүр нь 600 төмөр шекелийн жинтэй түүний бамбай үүрэгч бас өмнө нь явж. За дээрээс нь хараа. Дээрээс нь тэр бамбайг нь үүрж явдаг. Бамбай үүрэгч өмнөө ингээд дагуулсан зэвсэг үүрэгчтэй ингээд явж байгаа. Голиат 8 дугаар ишлэл дээр Голиат зогсож Израилийн цэргүүдийн жагсаал руу хашгиран дуудаж тэг үнэн баавартай байгаамаа тэр. Яасан гэж. Та нар юунд тулалдахаар жагсан ирэв гэлээ. Би Филист хүн. Харин та нар Саулын боолууд биш үү? Үнэн цэцэрхэж байгаамаа нэр. Би өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над руу явуулах тун гэж. Хэрв тэр хүн надтай тулалдаж дөнгөөд намайг албал би та нарын боол болъё. Хэрв би түүнийг ялж албал та нар харин бидний боол болж бидэнд үйлчлэл гал. Үнэн бааварлж байна. Тэнд аарах чинь ёстой нэрэ. Филист хүн цааш нь өнөөдөр би Израилийн жагсаалыг ичээн шившиглэж байна. Нэг хүнийг явуулах тун халц тулалдъя. Израилийн армийг зүгээр доромжилж гин, ичээж гин, гутам шиг болгож гин. Нэг хүн явуулал гэдэг. Саул болон бүх Израиль энэ Филист хүний үгийг сонсоод яасан гэж чинь зориг нь мохож тэд ихэд айв гэсэн байна. Зүгээр хараад айцсан. Эрдэс. Израилийн бүхэл бүтэн айрам энэ хүнийг хараад айж ш та нар боддоо. Юуда дах Бэтлехемийн Есси гэдэг нэртэй. За энэ мөчөд зэрэг өөр нэг кадр болж байгаа. Израильчууд айгаад 40 өдөр энэ хүн урагшаага өдөр болгон гарч ирээд Израилийг шившиглээд доромжлоод нэг хүнийг гаргах гээд 40 өдөр болсон гарч ирэх нэг ч хүн байгаагүй. Энэ дээр 40 өдөр нь гарна удахгүй. Ингээд Израилийн айран бүхэлдээ хаантайгаа айдас давтаа 40 өдөр доромжлуулж яхад өөр нэг газар нэг юм болж байна. 12 дугаар ишлэл дээр Юуда дах Бэтлехемийн Есси гэдэг нэртэй Ефрат хүний хөвгүүн нь Давид билээ гэсэн. Есси 8 хөвгүүнтэй байжээ. Тэрээр Саулын үед хөгшин настай болсон байв. Саулын хааны үед Израилийн хаан. Ессийн 3 том хөвгүүн Саулыг даган дайнд явжээ. Одоо нөгөө дайнд очсон байгаа. Дайнд явсан 3 хөвгүүний ууган нь Елиаб, удаах нь Абинадаб, дараах нь Шаммай юм. Давид отхон хөвгүүн нь байлаа гэсэн. Амен. Энд отхон хөвгүүн байна уу гэж. За, Давид отхон хөвгүүн нь байлаа. 3 том хүн Саулыг даган явжээ. Тэгээд энд Давидын насыг ер нь ойролцоогоор мэдчихэж болно. Отхон хөвгүүн байлаа гэсэн ба шүү дээ. Тэр отхон залуу байлаа гэж хэлээгүй те. Бид нар ер нь хэдэн нас орчим хүнийг ер нь хөвгүүн гэж дууддаг. Ер нь насанд хүрээгүй те. За өсрөөл нэг 13 4-тэй ч юм уу нэг 15 6-таа ч юм уу өсрээд гөгшөрлөө гэхэд тэр хавцаал байгаа. Харин Давид Бэтлехемд байгаа эцгийнхээ хоныг хариулахын тулд Саул руу 90 очин байв.
Өнөө Филист хүн 40 өдрийн турш өглөө үдэш бүр гэж ш дараа. Одоо харж байгаа. 40 өдөр өглөө үдэш болгон гарч ирээд Израилийг доромжлоод нэг хүн гаргачаач гэдэг. Израильчууд айгаад 40 өдөр айгаад байгаад байсан. 17 дугаар ишлэл. Тэгтэл Есси хөвгүүн Давид та ах нарт чинь бэлдсэн нэг ефа хуурсан будаа. Энэ 10 талхыг авч хуарн руу ах нар дээрээ гүйн оч. Мөн энэ 10 ширхэг бясалгыг мянгатын даргад нь хүргэж өгөөд ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авч ир. Учир нь Саул хийгээд ах нар чинь бас бүх Израиль ирчүүд Елагийн хүндийд филистчүүдтэй тулалдаж байгаа юм гинэ. Тулалдаж харагдаач бүр тий. Елагийн хүндийд айдастаа автан салгалж байлаа байх уу. Хөрхий тулалдаж байгаа л гэж бодоод байгаа хөрхий өст. Алаан болж байгаа ах нартаа нэг хоол авчиад өгөөрэй гэд явуулж штэ хөрхий. За 20 дугаар ишлэл. Давид өглөө эрт босож хонь сүргээ хөлсний хончинд даатгаж орхиод хүнсийг нь авч Ессийн тушааснаар явлаа. Түүнийг хуаранд ирэхэд цэргүүд уухайлан хашгирч жагсаалаар гарцгааж байваа гэж байна. Израиль болон филистчүүдийн цэргүүд өөдөөсөө жагсаалаар ирцгээв гэж. Очсон ч ястаа нэрээ уухайлаад гарч ийна өглөө нь. Тэгэл нөгөө Голиатыг харахлаарэ бүгд хайгаад буцаад маргааш өглөө нь алалцнаа гэл магадгүй тэгээ Саул хаан тий дандаа ятгал өчигдөр яач ба та нар тий за маргааш бүгдээрээ хэвста залбирцгаа хэвста ши ба хэвста нэрэ за маргааш өглөө нь хэвста алалцнаа гэл гараад Голиатыг хараад тэгэл буцаад 40 өдөр болчихж байгаа. Тэгэл өглөө өдөр орой. За энэ Давидыг ирсэн чинь дахиад нөгөө хэд чинь тий хооронд ирэхэд цэргүүд уухайлан хашгирч жагсаалаар гарцгааж яв. Израиль болон филистчүүдийн цэргүүд өөдөөсөө жагсаалаар ирцгээв. Тэгэхэд Давид авчирсан юмаа харуулын гарт үлдээгээд байлдааны шугам руу гүйж ах нарынхаа мэндийг асуухаар очив. Давидыг ах нартайгаа ярилцаж байх үе тэр үед тэргүүлэгч дайчин Ир Голиат нэртэй Гатын филист хүн филистчүүдийн жагсаалаас гарч ирэн урдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг одоо сонсож байна. Давид сонсож байна. 40 өдөр доромжлолцсон. Өглөө бол галалцнаа л гэж гардаг. Тэгэл нөгөө Голиатыг харахлаар та нар тэгж үтсэн үү? Өнөөдөр яста шинээр хэлнэ гэл. Өнөөдөр хашраана гэж тэгж үтсэн үү? Нэг шинэ жил болохоор те турнаа гэж тэгдэг шүү дээ. Тэгэл байхгүй. Дараа жил дахиад нөгөөдхөө турнаа гэсэн явж байдаг байх. Энд яг л тийм болоод байгаа байхгүй. За маргааш даваа гараг тэгээд ажил эхэлнэ. Хашраана гэл хашраа шүү. Тэ. Гим нүгэлтэд тэмцэнэ. Есүсийн нэрээр. Одоо би яста хизээч одоо энэ нүглээ хийхгүй. Одоо яста тамхи арих цаашаа хань минь би шинэ хүн болсон. Тэгэл байхгүй тий. Орон ингэсэн. Тэр маргааш өглөө нь цог шинээр. Юу 40 өдөр 40 жил ингэж явж байгаа хүн байгаа шайг бол. Тэ 40 жил дэрэгдхүн лүг хардаа тийм хүн байна уугүй юу? Тийм хүн мэдхүүгүй. Нэг танил хүн яриад байна гэж хэлэхгүй хажуудах хүндээ. Нэг мэддэг хүн яриад ах чинь гээд. Бурхан минь гэж. За юу болсон бэ? Дахиад урдын адил нөгөө Голиаттай тулгарч. Тэгэхээр бидний амьдралд бас Голиат өдөр болгон тулгардаг. Таны Голиат хэн бэ? Таныг дорой болгоод байгаа. Таныг айдас давтуулаад байгаа. Таныг үнэхээр зүгээр нэг үгээр хэлж уучлаарай. Новш болгоод байгаа. Ямар асуудал байна вэ? Ингээ ичхүүр, айдас. Ингээд бүр эргэлзээ, тий? Ялагдал бүр ингээд бүр тэгэл хараал заацаа би барахгүй байна гэдэг бодол хараал би бол хизээч чадахгүй байна гэж байгаа тийм мэдрэмж өгдөг ямар асуудал байна. Тэгээ зарим нь бол аль хэдийн буугаад өгсөн. Израильчууд угаасаа буугаад өгсөн. Буугаад өгсөн байгаа. 40 өдөр ямар ч дайм болоог. Хинч гарч ирээгүй Израилийн армиас. Тэгэд израильчууд ч уг нь нөгөө Манус шиг Есүст итгэдэг хүмүүс шүү дээ. Уул нь бол тий Тэнгэр газрыг бүтээсэн энэ агуу эзэнд итгэдэг мөртлөө ингэ байж байгаа. За тэгсэн чинь тэр Израильд нэг хончин хүү, өсвөр насны хүүн ах нартаа аавынхаа захиасаар хүнс аваад очихдоо Израилийн бурхныг
Израилийн айрмыг доромжилж шившиглэж байгаа тэр Голиатыг сонссон баг тэр хүүхэд. Нэг хүн ингэж хэлсэн. Давид Голиатыг харсан үедээ хувь тавилан нь сэрсэн юм а гэж хэлсэн. Уг нь бусад хүмүүс Голиатыг харсан үедээ дандаа хайгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь итгэлийн сүнс яадаг гэж. Итгэлийн сүнс ялагдашгүй нэгнийг хараад аль хэдийн ялсан гэж харсан байгаа шүү дээ. Би ялна. Би энийг ална, устгана. Би галцаагүй дийлнэ гэж харсан байгаа шүү дээ. Итгэлийн сүнс ингэж хардаг. Таравч далтай нь боловч бултай нь гэдэг шиг. Надад бас итгэлийн сүнс байдаг. Би сайндаа биш. Надад энэ итгэлийн сүнсийг эзэн өгсөн. Энэ Библийг уншиж байхад энэ итгэлийн сүнс надад халдварлагдсан байхгүй. Та нар бодоо айдас халдварлд юм аа. Айдас эргэлзээ хүнд яг вируснээс илүү халдварладаг. Та нар намайг вирус, корона, нэр ийм вирус одоо сүрье мөрье ийм вирус халдчихгүй гэж айдаг. Айх ч ёстой мэдээж эрүүл мэндэд юм уу. Гэхдээ энэс ч илүү айх ёстой зүйл байгаа. Айдас. Өнөөдөр нэг эргэлзээтэй хүн, нэг эргэлзээтэй юм ярихад бүгдэд халдчихдаг. Бүгд эргэлзээд эхэлдэг. Нэг айдастай хүн яах юм бэ? Бүтэхгүй гэхэд нийтээрээ бүтэхгүй гэж хардаг. Энэ бол маш хортой зүйл байна. Гэхдээ би та нарт хэлье. Итгэлийн сүнс бас халдварлт юм аа. Үнэхээр нэг итгэлтэй итгэлийн сүнсээр хардаг нэг хүний итгэлээр хүмүүс бас зоригчдаг. Тэ бүгдээрээ Давид Голиатыг хараад одоо тэр хургад хариулж ивжсэн хүүгийн дотор хувь тавилан итгэлийн сүнс сэрсэн байгаа шүү дээ. Бидэнд яг ийм сүнс хэрэгтэй байгаа юм аа. Бүгдээрээ түүхийг харъя. 23. Давидыг ах нартайгаа ярилцаж байх яг тэр үед тэргүүлэгч дайчин нэр Голиат нэртэй Гатын Филист хүн филистчүүдийн жагсаалаас гарч ирэн урдын адил үгсийг хэлэхэд Давид түүнийг сонсов. Израилийн бүх ирчүүд тэр хүнийг хараад түүнээс их дайн зуухтав гэсэн байна. 40 өглөө ийм л юм болсон. Өглөө болгон алаад өгнөө гэж зоригч бол. Өглөө болгоос уухайлал гараад Голиатыг аргалаараа зугчдаг гэсэн. Давид энэ хүнийг сонссон. Израильчууд яаж айж байгааг зугтаж байгааг харсан. 25 дахь ишлэл. Израилийн ирчүүд тэр гарч ирж байгаа хүнийг харвуу. Израилийн ирчүүд хэлж байна. Тэр гарч ирж байгаа хүнийг харвуу. Тэр үнэхээр Израилийг ичин шившиглэж байна. Түүнийг алсан хүнийг манай хаан их баялгаар шагнан түүнд өөрийн охиныг өгч түүний эцгийн гэрийг Израильд албан татвараас чөлөөлөх болно хэмээвэ гэсэн байна. Давид хаан шагнал амлаад охиноо өгнө гэж гарч ирж алцсан байхгүй болсон. Эсвэл Саулын охин тийм царай мотой байсан юм мэдэхгүй гээд аахгүй. Дээрэс нь албан татвараас чөлөөлнө гэж. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст нөгөө хорхочин хүүхэд. Энэ Филист хүнийг алж Израилаас ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд бурхны цэргийг шившиглэн ичээгч энэ хоцлуулаагүй Филист хүн хэн юм бэ гэж Давидын хувь тавилан сэрж байна. Итгэлийн сүнс. Энийг алах хүнд ямар шагнал байгаа юм бэ? Израилаас энэ ичгүүр шившиглэлийг арилгах хүнийг яах вэ? Амьд бурхны цэргийг шившиглэн ичээгч энэ хоцлуулаагүй Филист хүн гэж юм бэ? Давид хаан үнцэнэ мэдчихсэн. Израиль хийн? Бид амьд бурхны хүмүүс шүү дээ. Бид амьд бурхны айрам шүү дээ. Харин энэ бол зүгээр л хоцлуулаагүй хүн шүү дээ. Буюу бурханд итгэдэггүй хүнийг Израилийн бурханд итгэдэггүй өөр худал хуурмаг шүтэн шүтэж байгаа хүмүүсийг хэлж байгаа. Өнөөдөр та бидний дотор доромжлогдох үедээ сул дорой байх үедээ би чи Есүст итгэдэг штэ. Би ийм агуу бурханд итгэдэг штэ. Ингэж сул дорой явна гэж үү гэд хувь тавилангийнхаа төлөө тулалдахаар босч ирэх, тулалдахаар залбирах, эзэндээ найдан асуудлыг шийдэхээр тэр итгэл байна уу? Давидын дотор хувь тавилан сэрж.
27 дугаар ишлэл. Хүмүүс түүнд өмнөхийн адилаар түүнийг алсан хүнийг ингэн тэгнэ гэцгээв. Түүний том ах Илиаб Давидыг хүмүүстэй ярьж байхыг сонсчээ. За одоо ахын синдром хөдөлсөн. Ер нь ах эгч нар тийм байдэн шүү дээ. Энэ хөвч хөндөгдөөгүй Филист хүнийг алсан хүнийг яах вэ? Израилийн айрмаас энэ ичгүүр шившиглэлийг хэн зайлуулсан хүнийг яах вэ? Энэ мө хөвч хөндөгдөөгүй Филист хүн амьд бурхны цэргийг доромжлно гэж юу гэж ярьж байгаа дүүгээ харснаа. Том ах нь Илиаб нь юу гэж загнасныг хардаа. Илиаб Давидэд ихэд уурлан чи ер нь яах гэж наашаа ирэв? Эзгүй талд байгаа хэдэн хоноо чи хэнд орхиод ирэв? Би чиний их зан муу санааг чи мэдэн ч гэх юу болоо явж гэн дүүгээ тий. Чи тулдааныг л үзэхээр ирсэн биз дээ гэж загнав гэж. Тэгээд дүүнраа ер нь ах эгч нар ер нь их жоохон дарамтлалтай шүү. Тий. Таны дүү чинь Давид чинь билүү. Амен. Тэгээд дүүнраа өрөөж вэ, хүндэлж вэ. Энд бол ямар ч хүндэтгэл алгаа. Яг л монголчууд ч гэлүү биш дээ. 29 дээр харин Давид даа хэлэхгүй харин Давид. Хөөх яана. Би яасан юм гэж. Хөөхөн тий. Зүгөө асуусан шүү дээ гэж. Давид Илиабаас өөр хүн лөө эргэж айгу хөөхөн тий. Өнөөхөн зүйлээ асуу. Илиабтай ярьжлаа. Би яасан? Би зүгээр л асуусан шүү дээ гэснээр өөр хүн дээр ицсэн. Энэ хүнийг алсан хүнийг хаа яах юм гэдэг асуугаад байгаа. Хүмүүс түрүүчийн нэг адил тэгн ингэн гэж хариу өгөв. Давидын хэлсэн үгийг хүмүүс сонсоод Саулд мэдүүлсэн. Саул Давидыг дуудан авчруулв. Нэг нөхөр 40 өдрийн дараа бүр арай хийж нэг нөхөр энэ хүнийг алсан хүнийг хаан яаж шагнах ингээ асуугаад байгааг Саул сонсоод аваад ирсэн. Найдрын уч гялалцж байгаа байхгүй. Йоо Давид. Тэгээд Давидтай уулзсан чи их хөөрхөө. Хараа. 32 дээр Давид Саул дээр ирээд хэлсэн. Тэр хүнээс болж хинч зүрх бүү алд. Боол нь явж тэр Филист хүнтэй тулалдъя гэж. Тэгсэн чи 33 дээр Саул Давидыг хараад сэтгэлээр унж байгаа байхгүй. Нэг жоохон өсвөр насны хүүхэд те. Тэгээ юу гэсэн чи Саул Давидэд чи тэр Филист хүн рүү очиж түүнтэй тулдаж чадахгүй гэдэг. Бүр ялагдцсан те. Бүтэхгүй гэд. Йоо. Бид нар тэгдэг штэ. Хань ижлээ өр хүүхдүүдээ те. Бүтэхгүй угаасаа уг муутай гэд бүр цөгөрдсөн те бүр. Найдвар тасардсан. Барахгүй гэд. Давидыг харснаа. Тэгээ Саул Давидыг харснаа бүр сэтгэлээр буцаа унтсан. Чи барахгүй чадахгүй. Жохо хөхт. Тэгээ юу гэж хэлж ийн гэж. Чи ийм залуу баг хүн гэж. Харин тэр залуу байхасаа цэргийн хүн байсан юм а гэж. Давид ийм залуухан хөхт. Хургачин хончин хөхт. Тэгсэн чинь нөгөөх нь бүр залуу байхасаа цэргийн хүн байсан гэж байгаа юм. Тэгээ та нар боддоо. Зүгээр мэрэгжлийн алуурч байсан. 34 дээр Давид одоо нэг хаанаа зоригжуулж шít. Өөрийг нь зоригжуулах хэвээр нэг хааныгаа өөрөө зоригжуулсан нөгөө өсвөр насны хүүхэд те. Боол нь эцгийнхээ хоныг хариулдаг байсан. Арслан юм уу баавгаа ирээд хон сүргээс минь хураг авч явхад би араас нь хөөж очоод түүнийг довтолж түүний амнаас хургаа авардаг байсан. Хэрв тэр над руу дайрвал би сахлаасан шүүрэн авч түүнийг цохиж алдаг байв гэж. Бүр амар байгаа үстэй. Арслан баавгаа. Үнэхээр жинхэнэ аимшигтай нөхөр нүг нь хонио хариулаа явжсэн нэг бацсан байсан байгаа. Оо би бол тэгдэг байсан юм уу? Яаж иржсэн бол тэр өсвөр насны бацсан тий. Би заримдаа ерөөлт мөрөлтийг харахаар нэг тиймэрхүү байдалтай харагдах. Оо бүр ингэсэн. Явж урж байгаа манай ерөөл. Үнэн баавартай. Оо би тэгээ алдаг байсан юм а 36 дээр. Таны бол би арслан баавган аль аль нэг нь алсан билээ гэж. Амар агаас бас. Тэр хослуулаагүй Филист хүн амьд бурхны цэргийг шившгэлсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж. Амар агаас. Итгэл ярьдаг байхгүй. Тийм учраас Библиэлд хэлсэн. Би итгэсэн, тиймээс ярьсан. Бидэнд яг тийм итгэлийн адилхан сүнс байгаа гэж. Давид дээр байсан тэр итгэлийн сүнс өнөөдөр бидэнд байгаа байхгүй. Амен. Бид яг адилхан итгэлийн сүнстэй. Бүгдээр тэр ишлэлийг гаргая. Итгэлийн сүнс гэдэг тэр ишлэлийг
Саяхан би уншсан юм аа. Би сүм дээр бараг өнгөрсөн 7 хоногт ярьсан да тий. Итгэлийн сүнс. 2 дугаар Коринт 4 дээр байна уу? Харъя да. 2 дугаар Коринт 4-ийн 13-ыг харъя. 2 дугаар Коринт 4-ийн 13 дээр та нар энийг хараарай. Би итгэсэн. За хэлэхгүй би итгэсэн. Би итгэж байна гэж бас хэлэхгүй юу? Би итгэх болно гэж хэлцгээе. Амен. Би итгэсэн. Тиймээс би ярьсан. Итгэл ярьдаг юм а. Давидын дотроос итгэл ярьсан байхгүй юу? Эргэлзээд байгаа. Чи бүтэхгүй, чи барахгүй гэдэг байгаа. Хаантайгаа өсвөр насны хүү ярьж шít. Би барна. Би чадна. Би тэрийг ална. Амьд бурхны армийг доромжиж шившгэлсэн түүнийг би ална. Би итгэсэн, тиймээс би ярьсан гэж бичигдсэнчлэн итгэлийн ижилхэн сүнстэй байж гэж нэг орчуулган дээр байгаа байхгүй юу? Бүр итгэлийн адил сүнс гэж хэлсэн байгаа. Энэ хэдэн оны орчуулган вэ? 13. 4 дээр нь байна уу? Итгэлийн адилхан сүнстэй байж бид ч итгэдэг, тиймээс бид ярьдаг юм а гэж. Таны итгэл ярьдаг уу? Таны итгэл ямар ч ялагдшгүй, ямар ч боломжгүй харахтаа нөхцөл байдал бүр сүрдсэн, үнэхээр аимшигтай. Найдах харахгүй үед итгэл чинь гарч ирээд болно. Чадна. Тавна. Бурхан аав. Тэгээд эзэн таачхран үйлдэл хийдэг. Тэр итгэл таны дотор байдаг. Эсвэл та бусад Израилийн арим мөчиг Голиатыг хараал цухтагаад байна уу? Бүгдээрээ цаашаа өргөжлүүлье. 1-р Самуэль 17-р бүлэг. 36. Таны боол би арслан баавган аль альнийг нь алсан билээ. Тэр хозлуулаагүй Филист хүн амьд бурхны цэргийг шившиглсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж. Итгэлийн сүнс ярьж байгаа юм. Давид цааш нь арслан баавган савраас намайг аварсан эзэн тэр Филист хүний гараас ч намайг аварна гэж. Харж байна уу? Итгэл ярьж байна. Тэгсэн чинь нөгөө итгэлгүй байсан хаан энэ итгэл одоо алт болж байгаа байхгүй. Давидын итгэлээр итгэлээ алдсан байсан Саул хаан зоригжоод Саул Давидад одоо юу гэж хэлсэн гэж яв гэж яв. Эзэн чамтай хамт байх болдох бай. Амен. Хөрх хамт. 38 дээр тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцлаж гэж байна. Уг нь Давид бол бүх Израиль ирчүүдээс хамгийн өндөр нь. Бүх Израиль ирчүүдээс Давид Саул хааны өндөр нь нэг тохоо өндөр байсан баг. Давид бол өсвөр насны хүү. Тэгтэл нөгөө талд бүр аимшигтай авраг Анакийн удмын хүн зогсож байгаа. За, тэгсэн чинь бүх Израильчуудаас нэг тохоо өндөр Саул өсвөр насны хончин хүүд өөрийнхөө хувцсыг хоёуг дуулгыг өмсөж чинь гэж боддоо. Толгойд нь хөрөл дуулгаа өмсгөж бид нь хоёугаа өмсгөв. Ямар юм харагдчихсан бол тоо. Тэгээ 39 дээр хараа. Ийм юмтай явж үзээгүй Давид Саулын хоёгны гадуур ердөөсөө явж үзээгүй шүү дээ энэ тий. Зүгээр л нэг юу лээ нэг хончин хурахч хүүхэд чинь нэг дүүгээрээ аваад тэгэл нэг саваагаа аваад явдаг байсан. Саулын хоёгны гадуур Саулын илдийг бүсэлд зүгээд алхах гэж оролдсон гэж байгаа шүү. Тэр мангар том ингээ хөрөл дуулан болгон угилчлаа ч одоо яах юм болж байна тий. Оролдвоо гэсэн байна. За Давид Саулд одоо их хөөх хараа. Сураагүй учраас би үнийг өмсөж явж чадахгүй нэ гэд өмсгөлийн тайлжээ гэж. Тэр өөрийнхөө таягийг гартаа авч гинэ. Одоо хоноо хариулхаад явж байгаа юм шиг явж штэ. Яг л хондоо өдөр болгоо явдаг шиг. Таяга аваад орхиноос өөртөө 5 мүлгэр чулуу шилж аваад өөрийнхөө авч явсан хурганы уутанд хийж дүүгүүрээ гартаа бариад өнөөх Филист хүн лөө явлаа. Яг л хондоо явж байгаа юм шиг л явцсан. Тэгэхэд Филист хүнч бамбай үргчээ амар юм болж байгаа биз. Нөгөө бамбагийг үрж байгаа хүн урдна. Нөгөө нэг амар нэхмэлчний гогдогч мод шиг шонгийн мод шиг нэг амар том элдтэй. Тэгээ элднийх нь үзүүр нь 6 кг шүү. Тэгэхэд Филист хүн бамбай үргчээ урдаа зогсоон Давид руу ортож ирэв. Филист хүн Давидыг хараад залуухан харж байгааз улаа бутарсан агаад сайхан төрхийг нь үзэж түүнийг үл тоомсорлоо гэж. Нэг бацхан өсвөр насны улаа бутарсан сайхан хөвгөө ирсэн. Филист хүн Давидэд одоо энийг хараараа. Чи юунд таяг барьж над руу ирэв гинэ. Уурлж.
Би нохоо юм уу гэж. Филист хүн өөрийнхөө бурхтаар Давидыг хараа гэж байна. Филист хүн Давидэд наашир би чиний махыг окторгон шувууд хээрээ хараатанд үгүй гэж занав гэж. Явж 40 өдрийн дараа нэг муу бацаа явуулсан. Амар уур нь хурж байгаа байхгүй. Бүр урманд хугарсан баг. За Давид юу гэж хэлснийг харъя. 45 дээр. Давид Филист хүнд. Тэр чи өөдөөдөөсөө ингээд хоёр армийн дундаас ингээд гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэр хоёр армийн дундах тэр талбайд том талд гарч ирэхэд Филист хүн хараад Давидыг хараад голж чинь, ууралж чинь. Тэгсэн чинь Давид бас Филист хүн лөө ирж яах та? Юу гэж хэлж ийн гэж. 45 дээр. Давид Филист хүнд чи илд бамбай жад над руу барин ирж байгаа бол харин би чиний доромжилсан Израилийн бүх цэргийн бурхан түг түмдийн эзний нэрээр чам руу ирж байна. Өнөөдөр эзэн чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад чиний толгойг биес чин таслан авна. Амар юм жаа. Бүр ингээд дуусгаж байгаа үст амьд багт нь. Биес чин таслан авна. Оо яа амар. Үнэхээр нэрэ гайхалтай. Өнөөдөр би Филист цэргүүдийн хүүрийг окторгон шууд хэрийн араатан дүгнэ. Бүх улс Израильд бурхан байна гэдгийг үгээр мэдэх болно. Энэ цугласан олонч эзэн илд чад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буйзаа. Энэ тулалдаан эзнийг бөгөөд эзэн та нарыг бидний гарт өгнө. Итгэл ярьдаг юм аа. Филист хүн босож Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч Филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргэн шугам руу яарангуйлаа гэж нөгөө тайга барьсан онч хүүхэд амин. Давид уутанд гараа хийж нэг чулуу гаргаж аваад дүүгүүрээр дүүгүрдэн Филист хүний духыг онов. Гүүж явах замдаа эргүүлж ягаад суллаа тавьчихсан. Чулуу духрун зоогдон ороход тэр нүүрээрээ газар шангунлаа. Ийхүү Давид дүүгүр болон ганцхан чулуугаар мөнөөх Филист хүнийг ялав. Давидын гарт илд үгүй байтал Филист хүнийг тэр цохиж алав. Давид гүйн очоод тэр Филист хүний дээр гарч түүний илдийг хуунаас нь суглан авч түүнийг алаад толгойг нь тас авч. Яг л хэлжсэнээр болгосон. Итгэл харддаг юм аа. Итгэл ярьдаг юм. Амен. Итгэл иш үзүүлдэг юм аа. Өөрсдийн тэргүүлэгч дайчин ир үхснийг филистчүүд үзээд одоо яасан? Зуухтацгаа өгсөн. Тулалдаан шийдэгдсэн байна. Израиль болон Юда хүмүүс босож одоо хардаа хайлан ашигласаар гэж байна хараа. Гат ба Екроны хаалга хүртэлхөө. 40 өдөр айгаад Голиатыг хараа зогчжсэн хүмүүс Давидын ганц эзний сүнстэй, итгэлийн сүнстэй хүүгийн ялалтаар харж ирсэн. Зоригчоод хашгираад бүр 40 өндөр дорнолоосон өшөөгөөс нэрээ нэг авс. Итгэл халдварлалт юм аа. Амен. Тэм учраас айдас ч бас халдварладаг. Та нар гэр бүлийнхэндээ чуулганыхаа ах дүүстэй хамт олондоо эсвэл энэ хот улс үндэстэнд итгэлийг халдварлуулах уу, айдсыг халдварлуулах уу гэдгийг та шийдэх ёстой. Таныг эзэн итгэлийг халдварлуулдаг. Айцыг үргээдэг хүмүүс болоосоо гэж хүсэж байгаа. Эзнээ мэдсэн, өөрийн бурхнаа мэдсэн ард түмэн хүчрэх болдог. Энэ агуу ялалт байсан. Амен. Бид итгэлийн сүнстэй байхыг бурхан хүсэж байгаа юм. Итгэл хаанаас ирдیں۔ Тэгвэл энэ ариун Библи, энэ бурхны үгийг унших үед энэ мэд итгэлийн баатруудын түүхийг уншсанаар бид нэр ёстой зоригч. Энэ түүхийг би унших болгондоо үнэхээр халдварлагддаг л да. Үнэхээр халдвартай л да. Итгэлийг халдвартай. Амен. Амен. Библи унш. Тэгээ би та нарт эцэст нь эмч хүн шиг нэг уншилчи. Та нар яагаад итгэлээр сул дорой, итгэлийн сүнсгүй, аймхаа, хувилчгаар бууж өгсөн, ялагдсан ийм дарамттай тэгээ дайсандаа дандаа ялагддаг. Тэгээ Голиатуудыг харахлаараа дандаа ингээд зүхтаад явдаг юм болдог вэ гэхээр та нар яг уншин юу вэ гэвэл Библи уншдаггүй байхаас. Библийг уншихгүй байхгүй да. Хэрвээ та нар өдөр болгон Библийг уншиж, эдгээр түүхүүдээр амьдарч, амьсгалж, залбирч явдаг бол энэ итгэлийн ном шүү дээ. Энэ итгэлийн сүнс. Энэ бол амьд ном. Библи уншаа тунгаан бодцоод сул дор амьдардаг хүн байхгүй шүү дээ. Ариун сүнсээр залбирч байгаад уншиж. Амен. Зүгээр нэг хоосон мэдлэгээр биш. Ариун сүнснээс залбирч байгаад ариун сүнсээр энэ Библийг амьдуулан унших үед итгэлийн сүнс
сүнсээр дүүрэн байдаг. Амен. Хамтдаа залбирцгаая. Бүгдээрээ итгэлийн сүнстэй болцгоё. Есүсийн нэрээр. Амен, амен, амен. За тэгээ эцэст нь зар хэлье. Бүгдээрээ зарын юу гаргаж өгөөч. Нөгөө юу гаргаад үгүй. Эхлээд нөгөө Давид Голиат хоёрын зураг энд гарсан уу гараагүй юу? Гаргаж өгөөч. Би нэг 2 зураг явуулсан. За ингээд нэг олон одоо хүмүүс зурагч төсөөлж, судалж, Давидын өндөр тэр өсвөр насны хүүхдийн Голиатын өндрийг ингэж харьцуулж ингэж зурсан юм зураг байдаг. Тэр зүгээр жадных нь үзүүр нь 6 кг байсан гэж боддоо тий. Тэгээд энэ өсвөр насны хүүхэд ийм агуу мэрэгжлийн дайчин алуурчин үнэндээ бол алсан байна. Тэгээд дараагийн зургийг харъя да. Давид Голиатыг алаад түүний өөрийнх нь ил дээр толгойг нь таслаад өргөсөн. Израильд агуу ялалт ирсэн. Өнөөдөр та нарын амьдралд бас Голиат мэт таныг айлгадаг ямар ч боломжгүй юм шиг мэдрүүлдэг тэр зүйлийг харахтаа та нар айдас давтах биш, харин итгэлийн сүнстэй болоосаа. Давид Голиатыг харсан тэр мөчид хувь тавилан нь сэрсэн юм шүү. Та нарын хувь тавилан сэрэх болтугай. 2 дугаар Коринт 14-ийг дахиад санаарай. Бидний байлдааны зэвсгүүд бол Голиатчиг махбатих биш ээ. Харин ялагдашгүйч ялуулж чаддаг Бурханд байгаа хүчит зэвсгүүд юм шүү. Амен.